Сайн байцгаана уу? Сайн байна уу? За манай Эрикийн сургууль судлалын төв шинэ сургуульд зарлагдсан байгаа. Танхим дээрээ заана 1 сарын 18-нд эхлэнэ. Цифрын сэтгэл зүй гэдэг сургуульд. За энэ сургуульд ямар учиртай вэ? Тэ одоо бараг бүтэн жил болж байгаа. Бид нэр фокус групп явуулсан. Тэгээд VIP гэд мэргэжлийн одоо төвшөнд бас энэ сургуультай эхэлсэн байгаа 9 сараас. Тэгээ одоо хүн болгонд хүртээмжтэй илүү хөнгөлөлттэй зардлаар одоо сурах боломжтой. Тэгээд энэ сургуульд ямар учиртай вэ гэвэл цифрын сэтгэл зүй гэдэг нь сэтгэл зүйн төвшөнд өөрийгөө таних, өөрийгөө засах, өөрийгөө боловсруулах тэр арга техникүүд, тэгээ бясалгалуудыг маш олон арга хэрэгслийг өгдөг. Тэгээд цифрын гэдэг нь одоо тоон зорхойтойгоо адилхан. Гэхдээ сэтгэл зүй чиглэлээр өөрийгөө илүү гүнзгий мэдээд өөрийгөө засна гэсэн үг. Сургуульд бол 5 хушууд 5 чиглэлийг үзэж байгаа гэсэн үг. Бидний амьдралд хамгийн чухал өөрийгөө олоход бид нар их зорддог. Сайхан амьдрахын тулд өөрийгөө хинбэ гэдгийг мэдхийн тулд тэгээд энэ чиглэлээр бид нар яг дөрөнгүүдээ өгөгдсөн байдаг бүх юмнууд. Тэгээд мэдлэгтэй, чадвартай, авьяастай бид нэр төрөөд тэгээд өөрийгөө хөгжүүлж эхэлдэг те сургуультай орон, дээд сургуульд орон, дараа нь тэрийг амьдралдаа хэрэгжүүлэн мэргэжил сонгоно, карьер үүсгэн, тэгээд харьцаа үүсгэн, гэр бүлтэй болно, хүүхдүүдэд төрүүлнэ. Тэгээд дараа нь эрүүл мэнд дээр анхаардаг те насан турш бид нэр одоо эрүүл болж ингээ урд наслна. Тэгээд одоо энэ олон 5 чиглэлийг бид нэр үзэж байгаа гэсэн үг. 4 форматтай байгаа. Манай энэ цифрын сэтгэл зүй чиглэл эхлээд бид нэр фокус групп эхэлсэн байсан. Одоо 5 групп авсан нийлээд тэгээд тэр 5 групп дотроо хүнийг оншилж багш нар тэр хүнтэйгээ ажиллаж байгаа гэсэн үг. За тэг Од Баяр багш фокус групп одоо явуулж байгаа. Бас жоохон яриад фокус групп за миний хувьд болохоор фокус группээ 7 хоног болгон одоо багш түрүү ярьсан те бид нар 5 чиглэл нэг онцлогоог хийгээд нэгдүгээрт нь хувь хүний хөгжил, хоёрдугаарт нь оюун санааны хөгжил, тэгээд гуравдугаарт нь энэ хоёроо хөгжүүлээд ирэхээр амьдрал дээр бид нар яаж энийг хэрэгжүүлэх үү тухай ярьж байгаа. Тэгээд дөрөвдүгээр чиглэл нь харилцааны буюу амьдралчдаа дандаа харилцаанаас бид нар одоо бидний амьдрал харилцаа хэдий ч нэ хийж чадж байна. Бид нар амжилттай байна тий. Тэгээд дараа нь эрүүл мэнд одоо бидний энэ нөгөө тоотой яг адилхан явж байгаа. Бид нар өөрийгөө ингээд эхний 2 одоо энэ гурвалжин дээр зөв хэрэгжүүлсэн бол бид нар эрүүл мэнд ямар ч одоо өвдөх шалтгаан байхгүй болох юм боломжтой. Тэгээд фокус групп дээрээ би 7 хоног болгон өөрийн чинь тоог бодоод ингээд чиглүүлээд явуулдаг. Харин өөр нэг сургалт одоо 18-нд бас зарлагдчихж байгаа нь болохоор яг зөвхөн өөрт нь бүх ингэж дата орж ирээд өөрийгөө бодож сураад одоо өөр орчин тойрныхоо гэрийнхийнхээ бас өөр хинийхийг ч гэсэн бодож сурах тэр аргачлалыг зааж өгж байгаа. Энэ нь болохоор 2-7 хоног буюу 7 хоногт 3 удаа ингэж танхимаар уулзсан ийм сургалт байна. Тэгээ бас анхудаа эхлэх гэж байгаа. Та нар бас азтай байгаа. Энэ мэргэжлийн төвшөнд заадаг болцсон байгаа. Бас тэр сургуультан дээр бас мэдээж хүн болгонд хамрагдаж боломжгүй байгаа. Тэр маш үнэтэй сургууль байгаа. Гэтэ тэр нь бол бүтэн жил ингээд багштайгаа 7 хоног болгон тий уулзаж хамт судалж одоо тийм гүнзгий мэргэжлийн төвшин сертификаттай тийм сургууль. Одоо бол хүн болгонд боломжтой одоо тийм форматыг бий болгож байгаа. Тэгээд тэр формат дээр та нар өөрийгөө бас бусдыг үзэх боломжтой байгаа. Яаж одыг зурах, тэр од дотор байгаа тэр бүх тоонууд аль нь ингээд хамаагүй биш. Бүгд одоо таны амьдралын тухай бүх мэдээлүүдийг өгнө. Өнгөрсөн амьдралын мэдээлэл орж байгаа. Та нарын алдаанууд орж байгаа. Та нарын үеийн өөрийн код орж байгаа. Та нарын ямар хань танд тохирох вэ гэдэг та нар тэр дотроо харж болно.
гэр бүлийг хүртэл ингээ үзэх юм бол та нарын хүүхдүүд жишээлбэл ямар мэдээллийг эсвэл программыг ааваасаа ээжээсээ удмаасаа өгүүлсэн хүртэл гараад ирнэ. Хүүхдүүдийг ч гэсэн үзэж сурна. Та нар хүүхдүүд бас 18 нас хүрээд ямар сургууль чиглэлд орох уу, ямар мэргэжил зохих уу одоо мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээрээ бүрэн тэр задаж ингээд яг тодорхой мэдэж авч болдог. Тийм бас хүүхдийн матрицыг үүсгэнэ. За том хүмүүс хүртэл бас алдаа засах юмнууд маш их байгаа юм байна. Хүн бүр дэлхийд 4 удаа төрөх боломжтой. Одоо яг тэр программыг засахад тэр 1 удаа болоогүй байвал засаагүйг дахиад зөрөх гэж байгаа. Ийм олон сонирхолтой, маш сонирхолтой тийм одоо мэдээлүүд гараад ирнэ. Тэгээд та нар бас одоо өөрийгөө бусдыг гэрийнхний хүүхдүүдийг бүгдийг ингээд үзээд тэр мэдээллүүдийг гарын авлага өгнө. Тэгээд та нар тэрнтэйг ажиллана. Тэгээд одоо ингээд багштайгаа танхим дээрээ 3 өдөр 6 өдөр 7 хоног 3 удаа одоо интенсив маягаар одоо маш хурдан одоо сурах боломжтой. Тэгээд энэ курс бүх хүмүүс зориулсан байгаа. Сонирхож байгаа хүмүүст ямар ч тийм мэргэжил сэтгэл зүйч ч юм уу тийм байх шаардлагагүй. Тэгээд сонирхож байгаа хүмүүс бүгд хамрагдаж болно. За тэгээд та нарыг бүгдийг үрж байна. Маш сонирхолтой шүү. Үрж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.